За хяад сайн байцгаана уу? Historia Wind and Sword мангагийн 3 дугаар бичлэг тавтай морил. Хэрвээ та энэ бичлэгийг анх удаа үзэж байгаа бол өмнөх 2 бичлэгийг үзүүл зүй тэгж бодож байна. За энэхүү бичлэг маань нөгөө нэг нүдний шилт туслагтайгаа ярилцаж буугаар эхэлнэ. Уил болон Юлиус хоёрыг одоо хүртэл олоогүй байгаа юм уу? Та нар юу хийгээд байгаа юм бэ гэж нэлээдгүй ууртай царайтай туслах руугаа хандаж хэлдэг. Туслахын ч өөдөөс нь та яагаад ингэж их Уилийг үзий ядаад байгаа юм бэ? Заавал тэгэх хэрэг байна уу гэж асуухад самхагт яагаад ч би зэвсэг барьсан үнийг байхыг зөвшөөрөхгүй. Наадах чинь яг л шидний өөдөөс тулдаг мангасуудтай адилхан байна гэд тийм сургуулах шиг юм татангуудаа өмнө нь тулж исэн мангасуудын цогцыг нэгийг гаргаад ирдэг. Энэ ертөнцид ийм аюултай зэвсэг байхыг би эзэж хүлээн зөвшөөрөхгүй. Тиймээс Уилийг барьж ирж ингэж тодорхой нээж үзнэ гэдэг. Бүр ямар ч тоглоомчгүй нөгөө гаргаж ирсэн мангасынхаа гидсийг онгоолгоод бүр амар галзуу юм хийгээд байдаг заяа. Тэг бүр туслах нь айц ингээ доошаараа сууж яадаг. Энэ үеэр яг бидний санаж байгаагаар өмнөх бичлэгийн төгсгөлд гарсан шиг Сери багш манай Уилийг л үцгэлцэн зогсож байна. Уилийн биеэр дүүрэн сорив байхыг хараад бүр Юлиус гайхаж орхино. Энэ одоо юу олон сорив бэ гэсэн царай гаргаад зогсож яадаг. Сери багш Уилийн нуруунд дээр байх нэг том сорвийг заах өгөөд энэ юу сорив бэ гэж Уилээс асуудаг. Уил энэ сорвийг баг байхдаа Эльпиг хамгаалж байхдаа авсан сорвио гэж хэлдэг. Ингэж хэлснийхэн дагуу Сери багш Уилийн биед яг юу болоод байгааг ойлгодог. Тэгээд ч болоогүй Юлиус ингээ Уилийг өөрөөсөө шийд гаргаж сур гэж бэлтгэжсэн да. Тэрийг нь бас зөв гэж сайшаадаг. За тэгээд Сери багшийн тайлбарлаж байгаагаар бол Уил ингээд угаасаа мэдээж хоёр шидний голоос төрсөн учраас түүний бие дотор мэдээж шид байгаа гэж хэлдэг. Даанч Уилийн бие онцгой, бусад хүмүүс шидээ гадагшлуулж чаддаг байхад Уил хизээч шидээ гадагшлуулж чаддаггүй. Тэгээ бие нь ингээд дотроо үргэлжлэр шидийн хүчийг хураагаад байдаг. Тэгснээр Сери багшийн Уилд өгөх эхний даалгавар бол өөрийн дотор байх шидийн хүчийг гаргаж сурах гэж хэлдэг. Уил ч гэсэн бүрэн ойлгохгүй болохоор буцааж асуудаг л да. Би ингээд өөр хүнээс шид авахгүй бол тэр шидийг ашиглаж чадахгүй гэж. Уил тэгж асуух үед нь Сери багш тэр хотод болдог тулааны талаар сануулдаг л да. Уил ингээд таанаас шид аваагүй гэж өөрөөсөө шид гаргаад тулдаад байсан да. Нөгөө фингээ залуус сэргэж өсний улмаас. Яг үүнтэй адилаар Уил өөрийнхөө дотроос шид гаргаж чаддаг болно гэж Сери багш хэлдэг байхгүй юу? Өөрийн дотор байх шидийг гаргах арга зам нь их энгийн. Уил өөрийнхөө дотор хүчтэй тийм мэдрэмж авч ээж шидийн хүчийг гаргаж чадна гэх юм уу та. Тэгээд Сери багш туршиж үзэхээр шийдээд Уилийг өөрийнхөө шидээр өнгөрсөн рүү явуулдаг. Үгүй өнгөрсөн рүү гэжтэй Уилийн өөрийнхөө дурсамж руу нь явуулдаг. Хязгаар нь харагдахгүй газар руу чөлөө дуналт хийж байхдаа Уил өөрийнхөө дурсамжуудыг хардаг. Одоо амьдралдаа туулж ирсэн бүхий л дурсамжууд нь харагданаа. Дурсамжуудаа харж явсараагаад Уил нэг газар пад гэдээ унах бөгөөд Уил өөрийнхөө баг байх үеийн дурсамжууд ороод ирсэн байдаг. Уилч гайхаа сууж байтал гинт өөдөөс нь нэг хүүхэд инээсээр ирэх өгөөд мэдээж манай хөөрхөн Эльпи байна. Тэгснээ айгүй хөөрхөн битгий санаа зов Уил би чамайг хамгаална гэж хэлдэг. Уил өөрийнхөө дурсамжууд орсноос хойш бүтэн 4 өдөр өнгөрчээ. Юлиус Чавс Уилдээ санаа зовчихсон. Сэрээгүй байна уу гэд хаалга нээгээд ороод ирдэг. Сери багш Юлиус тайлбарлахдаа Уил өөрийнхөө зүүдэн дотор өөрийгөө хэн болохыг олж мэдж байгаа гэж хэлдэг. Энэ үед бид Уилийн оюун ухаанаар ирнэ. Уил ч өөрийнхөө яагаад ийм жижигхэн гар үлтэй байгаа юм бэ гэж гайхаж зогсож яадаг. Уил нэг л зүйлд санаа зовоод байгааг нь мэдсэн Эльпи гинт Уилийг тэрвэрж авснаа. Чи яагаад өөр охтуудын талаар бодоод байгаа гэд нэг хөөрхөн царай гаргаж асуудаг. Завуучлаарай Эльпи. Чи яавал намайг өршөөх вэ гэж Уил асуухад тэгвэл намайг тэрвэр ингэж авна да. Айгүй хөөрхөө тэгэд хоёлаа бүр уулаатлаа ичиж орхино. Тэгээд ч болоогүй Эльпи тэгвэл одоо миний толгойг илгэж Уилээс асуухаа. Уилч Чавс тэгээ толгойг нийлээд амар хөөрхөн мөчийг өнгөрөөн. За энерги нөхцөлөө. Хоёлоо одоо гэж мангас устгана гэж Эльпи Уилийг дагуулад явна. Уилч мэдээж айсан та. Би чамайг хүчтэй гэдгийг мэдэж байна Эльпи. Тэгтээ мангас бол аюултай. Хоёлоо буцъя гэж асуудаг. Гэхдээ яагаад ч бэ энэ үгсийг Уил өөрөө хэлээгүй байдаг. Тэгэхээр одоогийн Уил өнгөрснийхөө өөртөө зүгээр орж байгаа үзэгч гэж хэлэхэд ер нь ойлгоход буруудахгүй. Айсан Уилийг харсан Эльпи зүгээрээ би чиний дуртай номыг аваад ирсэн. Хоёлаа мангасыг ялцгаад энэ номоо уншицгаая гэж асуудаг. Тэгээд зугтаа мангастай суултахаар явдаг. Тэдний ардлаас аврах том чон дайрах бөгөөд Эльпи Уилийг дарж хөвтөж арай гэж саварнаас нь бултаж чаддаг. Эльпи ч тэгээ шууд Уилд "Уил, хойно хүлээж байгаарай. Надад энэ мангасыг даатгачих" гэд тулдахаар болно. Өөрийнхөө бүр зөндөө олон хуулбыг гаргаж ирж байгаа бүгдээрээ зэрэг шидээр галдаг. Манай одоо үеийн Уил болохоор энэ мангасыг өмнө харж байсан байлээ л дээ. Энэ нь болохоор тийм муу шиднүүдийн бүтээсэн хийсэн шидийг буцаагаад ойлгодог тийм чон заяа. Эльпигийн нөгөө олон хуулбарууд нь тэр дороо л бутраад унах ба нэг шид нь очоод Уилийг оноод унгацдаг.
ALP маш чавс нөгөө Wheel-ийг хамгаална гэж хэлсэн болохоор би зүгтахгүй. Заавал түнтэй тулдж гин. Би ерөөсөө айхгүй байна гээ тэр газараа суугаад байдаг. Wheel бүр хичнээн ALP-г зүгтаая гэж ядах гэж оролдох боловч нөгөөдг нь бүтэхгүй. Тэгээ яаж байгаад энэ хүүхэд байх үеийн ALP болохоор энэ чонд руу явуулсан шидэнд буцаад ойгоод байгаа гэдгийг ухаардаг байхгүй юу? Одоо мэдхгүй байгаа шүү дээ. Яг энэ үеэр Wheel босож очоод ALP туслахыг хүсэх боловч би энэ айсандаа чичрээд ерөөсөө босож чаддгүй. ALP шидэн ойгоод байгаа гэдгийг мэдэхгүй нөгөө мангас руугаа галсаар л байдаг. Харавсан шиднүүдийнх нь нэг нь буцаж ALP руу ойгоод ирэх ба. Тэр үед манай Wheel гарч ирж нуруугаараа хамгаалдаг. Wheel ч чавс нөгөө нэг хүчтэй шидэндээ шууд унаал ухаан адаад унаад өгнө. ALP ч гэсэн айлч чадгаараа Wheel-ийг сэрэх гэж оролдох боловч Wheel яагаад сэрэхгүй. Тэгээ манай Wheel болохоор яг ингэж ALP-г хамгаалж шидэнд оногдоод үүнээс цааш юу болсныг санддаг байсан юм байна л да. Тэгтэл хаанаас ч юм бэ нэг хүний сэр гэх хоолой гарч ирнэ. Яг үүнийг сонссон Wheel-ийн зүрхэн хүчтэй цохилж бүр би нь тийм гал халуун яг шатж байгаа юм шиг л болоод босоод ирдэг. Wheel одоо л нэг өнгөрсөнд юу болсон тухайгаа санддаг л да. Яг тэгж ALP-г энэ чонноос хамгаалах үе нь Wheel-ийн хамгийн анх өөрийнхөө шидийн хүчийг гадагшлуулж хүчин сэргсэн үе байсан. Та нар одоо энэ ALP-гээс ингээд авсан шидээрээ сэлэм хийсэн энэ дог зургийг хараа л та. Гоё уустай. Тэгэхээр яг үүндээ бага байхад ALP Wheel-ийг биш Wheel ALP-г хамгаалсан болж таарж байгаа байхгүй юу? Ингэснээр бод одоо цагт ирж цэцэглэг пистолд аль хэдийн игэлсэн байна. Юлиус Wheel хоёр хайчшваа гэж сурагчид хоорондоо ярилцж байдаг. Нөгөө мө нүдний шилтэй улгаачсан цаа уурчсанд зүхтаасан байхаас зайлахгүй гэж өөртөө багталтай инээж гарнаа. Тэгтэл гинэ таалга пал хийдэл онгоож манай хоёр хоцорсон дуучлаарэ гэж яваад ороод ирдэг. Томо хоёр улгааш яваад ирв гэсэн царай гаргаад зогсчихдаг нөгөө нүдний шилтэж. Тэгснээр шууд нөгөө слайм шиг хоёр юм гарч ирж шалгалт эхэлж байна. Тэгтэл нөгөө нэг шалгалт эхлэхийн зуургүй ALP Юлиус өөрийнхөө өнгийг өгчдөг. Би чамайг миний шав болохыг зөвшөөрч байна. Wheel тусалсанд баярлаа гэж хэлдэг. Ингэснээр манай Wheel нөгөө нэг мангасуудын өөдөөс ганцаараа л улдах хэрэгтэй болж байгаа. Тэр заваараас баярлаа Юлиусгээ хэлээд амжинаа. Тэр үед Wheel багадаа ALP-тэй цуг уншиж байсан номныхон талаар боддог бөгөөд тэр номоо нээтэл цугтаа хамт тулдаж байсан нөгөө нэг дурсамж нь гараад ирдэг. Тэрхүү номноосоо Wheel шидийн хүчээс сэргээж тэр номноос одоо сэлмээ суугаж гаргаж ирж ийнх юм уу да. Тэр үед ашиглаж байсан мэдрэмжтэй холбоотой шидээ одоо гаргаж ирж ашиглана гэсэн үг. Нөгөө муу нүдний шүлтчин бүхий л муу дөрүүдийн хилдэг шиг байж боломгүй юм тэр өөрөө шид ашиглах уу гэж гайхсан харцтай зогсож байна. Үүнийг харсан магия венднүүдийн нүдэн орой дээр гарч байгаа. Манай ALP бүр ойлгохны холгүй л үзээ зогсож байна. Нөгөө нэг хачин царайтай зё гэд магия вендэ ч гэсэн үүнийг ч л үлээж байлаа гээл түр ширээгээ тас хитэл цогтөг. Яг над шиг хааш. Энийг нөгөө сери багш пин 2 цугтаа үзэж байх бөгөөд бидний сери багш гэж нэрлэдсэн энэ сайхан биедээ игч чи яг үндэ нөгөө хөгжсөн сургуулийн захирал юм байлаа шүү. Зүсээ уйлгаад энд Wheel туслаа яваад байгаа юм байлээ. Өөрийнх нь бүтээсэн шидэд мангасууд ганц цавчуулаад унаалгахыг харсан нөгөө нэг нүдний шилт чинь бүр галзуурж байгаа штэ. Энэ царайг нь харал та нар. Чи яа харахгүй булхан ашиглаж чи сэлмэндээ шид нуусан байсан биз дээ. Би мэдж байгаа шүү. Чам шиг амтын энд байх ёсгүй гэж бүр галзууртлаа ойрлж гарнаа. Тэгтэл нөгөө Зёге Вагийн үндэ хаанаас ч юм бэ талбайлаар гарч ирсэн ээ. Хөөе бацаана. Би чам руу ганц шидээр гална. Чи үүнээс амьд гарч чадвал би чамайг хүлээн зөвшөөрье гэж хэлдэг. ALP ч зүхтаарэ гэж ойрлохын зэрэгцээ нөгөө нэг шидээрээ галзчихын дээрээ. Тэгтэл та нар юу болсон гэж бодож байна? Нэгний сонголт Wheel өгсөн. Хоёрдугаар сонголт Wheel басал өгсөн. Гуравдугаар сонголт Wheel ахаад л өгсөн. Дөрөвдүгээр сонголт Wheel амьдэрсэн. Нөгөө залуусаа эдний аль нь ч биш. Wheel шидийн шингээсэн байдаг. Нөгөө нэг аим шигтэй бүр асар их хүчтэй шидийн сэлмэндээ шууд шингээсэн байхыг хараад Зёге магия вэндэ бүр тасартлаа инээн. За тасартлаа инээн гэж юу байх? Энэ яаж инээгээд байгаа? Ямар тааш амар инээнэ. Инээж байснаа гинэт Wheel Serfort би чамайг өөрийнхөө багт хэлсүүллээ. Бушуухийн шатаар гараад авираад ир гэж хэлдэг. Нөгөө нүдний шилтч бас юу гээл тэгээд амархан буугаад өчгөдөө. Та надхаа авч болохгүй. Наа чи энэ газар байх ёсгүй гэж хэлхийн завдалгүй. Чи одоо юу хуцаад байгаа юм бэ гэж дадлахын завдалгүй л нөгөөт нь доошоо айгаад унаад өгдөг. Нөгөө мө нүдний шилтчин айсандаа Wheel-ийг энэ цамхагт үлдэж болно гэдгийг зөвшөөрснөөр шууд ALP суудлаасаа бууж ирэн Wheel-ийг тэрврээд авахын дээрээ амар хөөрхөн та нар энийг хараа л та.
Тэгээд амар хөөрхөн хоёулаа ухаан нийлүүлээд бид энэ мөчийг зөндөө удаан хүлээлээ. Эцэст нь би чамтайгаа байж чадах нь гэж хэлхийн завдалгүй. Үүнийг би авлаа. Ингэж Эльфийг галзуур болгонд хэлдэг. Эльфи жуурсандаа би вил рүү ойрцсон болгоны чи алын шүү гэж хэлдэг. Нэрээ Эльфи тэгж хэлдэг. Ингэснээр хоёр магия вендигийн дундах хэн вилийг авах вэ гэсэн аимшиг тулаан эхэлж байгаамаа. За sorry guys, энэ хүрээд бичлэг дуусгандээ та нар фарт гурав гэж их асуусан болохоор би яарад хийсэн учраас уртыг хийж чадсангүй. Тэгэхээр дараагийн бичлэгээр уулзъя. Баярлалаа.